хямрал гээл. За өнөөдөр Порчин Жидун за риг өндөрлөөд 44 мегва гэж тэ. За 44 мегва буюу тэгшингийн одоо ламжийн мегва зоригдол юунд одоо анхаарал хандсан маягтай үг шүү дээ тийм ээ. Зоригдол. За мона за намаараа. Мона 44 дэн риг шадва тэдэр яна гэж. За хөлгөний одоо зөөрүүлсэн тэр риг язгуур одоо язгуурын тухай номлол одоо тэр мэт болвоос дуадэ мегва жидаа шигла мегва юм. Дуадэ гэдэг нь одоо тэр их хөлгөний зам мөр маань бол юунд одоо зоригдох юм бэ? Зоригдол нь ямар байх ёстой юм бэ гэвэл ёддэ гэж тийм ээ. Чö тамжидлаа мэг бичрэр гэж. Чö тамжидлаа мэг. Юм бүхэнд бол зоригдно гэж тийм ээ. Дэян дои вандо жана ригжи дондур янчу симба чимбо чö тамжид догбор жао шис. За тэгэхээр бол дураараа биш бурхны одоо сургаалаас бол уг гаргалтай юм аа. Энэ чö тамжидлаа мэгва гэдэг тийм ээ. Юм бүхэн зоригдно гэдэг нь бол судраас ус байна. За дои вандо жана өдрийн хувьд бол юу гэж байна. Янчу симба чимбо бэр чö тамжид догборж аваа гэж юм бүхнийг бол онж таньж. Тэгээ хэмээн зарлигсэн болоод зарлигсэн хийгээд толва жумдаанда чö тамжид анлаг шивин тэвилэн дүү гэж. За ингээд энэ доонуудыг бол ингээд хэсгээр нь ингээд тастаад одоо хэдэн зүгээр таниулах маягаар дурдаад. За хэмээн асуусны хариуд юу гэж. Чö тамжид нь юу юм бэ гэвэл тийм ээ. Солва жумдаанда ялж төгс нөхцөн. Чö тамжид ганлаг юм бүхэн зоригдно гэсэн. Тэгвэл юм бүхэн гэдэг нь юу юм бэ гэсэн. Хэмээн асуусны хариултанд бол равжур чö тамжид жежаваны явадан мигевадан дүндумадан бадан жигдэн лан дайвадан сагвадан жавадан сагвамедвадан дүжэдэн думажэдан хана матавадан жавадан хана матова медвадан за түмүвадан түмү маянбадаг равжур дэдагни чö тамжид жежао шэсок дүи мэгвин дон намсан гэж. За хэмээх тэргүүтээ доонуудыг бол гэсэн гэж. За энэ дээрх үгнүүд нь бол амархан байна тийм ээ. Хэцүү үг бол алга. Жигдэн баадан жигдэн дандаа сагвадан сагваа. За утх нь одоо гол нь шүү тийм ээ. Сагваа сагжаа сагмид дүжэ думаж хана матова медва тийм ээ. Түмү маянба гэдэг. Өөрөө маш одоо юу хэлж байна тийм ээ. За энэ бүгд нь бол хойно гарахаас бол тэр үед нь тийм ээ. За хэмээх тэргүүтнэр бол дүви мэгвин дон намсан гэж. Дон намсан. За тийм ээ. Тэгчин дүви мэгвин судар нугуудыг бол ингээд зарлагдсан байна гэж хүн багш. За дийн гомба данжисүүдэл балаа гэж. За энэ дээр өгүүлсэн судрын утгуудыг бол данжин ондогжинд юу гэж тайлбарласан юм бэ гэхээр мегва чөнөн тамжидтэй хэмээх тэргүүтээ хоёр шолгон номыг бол зарлагдсан гэж. Мегва чөнөн тамжидтэй хэмээх тэргүүтээ яг бол сан гэж. За тэр нь юу вэ? Мегва чөнөн тамжидтэй дэнгэл согваян жигдэн баяа догвадан гандаг жигдэн дайдудан сагжаа сагва мичөөдөн гандаг дүжээ думаажаа ломо түмэн чөнөмдөн гандаг төви түмүмэн Симжан гүнчиг няцсандан бондон доглоо сумбала чимбо сумжааран бидүү жаваа дэшэж. Шологоны гэсэн тийм ээ. Шологоны 1 2 3 4 5 6 7 8 мегва чөнөн тамжидтэй дэнгэл согваян жигдэн баяа догвадан гандаг жигдэн дайдудан сагжаа сагва гандаг дүжээ думаажаа ломо түмэн гандаг төви түмүмэн. За энэ хүртэл бол энэ тэгчин дүви мегваг бол тэгчин дүви мегвийн дон намжийн тэг бол данжин ондогжинд тайлбарласан хоёр шулуун үг нь бол таних ба тийм ээ. За энэ бол бүгд ихэнх нь бол амнар болж байна тийм ээ. Эмээх тэргүүтээ хоёр шулуун номыг бол зарлагдсан. Хэн блэ? Жимсүн жамбагумбо тийм ээ. Байдрын бол зарлагдсан.
대양 미과천음 담짓대 쉐비스 얼댕. 아, 자, 미과천음 담짓대 뭐요? 언덕중 길자시다. 언덕중기 미과천음 담짓대 хэмэхээр бол товчлон үзүүлсэн. За тэгээд дэнгяла согбае гэдгээр бол жүнсэж чэдэш. Тийм ээ. Баг зэрэг дэлгэрүүлэн номс нь бол дэнгяла согбае гэдэг. За жигдэн баяе догбадан хэмээх тэргүүтнэр бол дэлгэрүүлэн номс юм. Дэлгэрүүлэн ном. За энэ дандаа л ондогжин саяны одоо хоёр шулгын номд бол байгаа үгнүүд шүү дээ, тийм ээ. За нянанла гэж. Нянанла дүй мегва шадвар жава юм биш. Мегва чонон тамжидэ шэсүн баяе. Гэж. А мөн дэдагжан ганшана дэянгяла согбае шэжава сумбае но. Огба гэж дэянгяла согбае гэгээ ява тэргүүтэй. Тэгээ тэргүүтэй хэмээ өгүүлсэн нь бол мегавадан дүндү мадан бадаг дуао гэж. За гева гэдэг нь буян. Мегава гэдэг нь бол нүгэл. Дүндү мадан ба гэдэг нь бол нүгэлч биш, буянч биш тийм зүйл байгаа тийм ээ. За жи дэдэг оноо замдуу саддам шина жигдэн догоо шээж адан шээс өгсөнсөө гэж. За энэ төдийгөр юм уу гэр нь бол юу гэж юм. Тийм биш ээ. Жигдэн догоо шээж адан хэмээх тэргүүтнийг бол зарласан гэж. Шээс өгсөнсөө. Тэя жүнсүд брана дэдрийнэндэ ичин дүвэс 저 담짓라 미군 고와니 гэж. Энэ бол юм аа тийм. За баг зэрэг дэлгэрүүлээд ингээд ярих юм бол тэгчин дува байр тийм ээ. Тэгчин дува гэдэгс нь тэгчингийн лам гэдэгс нь тэгчингийн ондог гэдэг. Тэгчингийн чимба гэдэгс нь эдгээр бол 저 담짓라 미군 고와니 юм бэ гэж тийм ээ. Юм бүхэнд одоо зоригдох хэрэг нь юу юм бэ гэхээр тэгчин дуваад тэгмэн дувала мигва жаачивэр шивэн чид. Их хөлгөний одоо зам мөр бол баг хөлгөний зам мөрөөс бол зоригдол нь агуу их юмаа гэдгийг мэдүүлэхийн тухай. Жаачвар. Энэ ла чой тамжидла гэвэний ган, яваны ган, мигаваны ган, дамдур данимсуу шагвар жаваны ган юм балаа гэж. Тэгэхээр чой тамжид буюу юм бүхэн дотроос юм бүхэн зоригдно гэсэн шүү дээ. Хөлгөн. Энэ дотроос бол буян нь аль юм бэ? Нүгэл нь аль юм бэ? Авах гэх мөн одоо тэгш орох агуулгах нь бол аль юм бэ гэвэл дэянгяла согбае хэмээн зарлаа. Гэж дэянгяла согбае гэдгийг бол зарлаа. Түүнийг ойлгох. За тэгчин дува бэр нам нэмсүү лэмби чидүү чой тамжидла мигвин лам дээлаас гэж. За тэгчин дува бэр тийм ээ. Хөлгөний зам мөр маань лам нэмсүү лэмбин чидүү гэж. Зам мөрийг анхааран авахын тухайтад анхааран авах гэж тийм. Нямсуул юм ба. Анхааран авах гэдэг нь зүгээр одоо энгийнээр хэлбэл амьдралд хэрэгжүүлэх. Биелүүлэхэд. Хэрэгжүүлэхэд бол түүний хэрэгжүүлэхийн тухайтад чой тамжидла мигвэ лам дээлаа гэж. Тийм ээ. Юм бүхэнд одоо зоригдсон тэр одоо их хөлгөний зам мөр гэдэг маань түүнд бол жигдэн дайвын лам гэж хоёрыг үзүүлсэн гэж. Жигдэн дайвын лам ни ядвар бэн балаа. Жигдэн баяе дугаадан ондог жигдэн дайдууд дан хэмээсэн хийгээд энэ ондогжингийн үг шүү дээ. Эдгээр бол үзүүлсэн тийм ээ. Шивадан тэгчин дува бэр мигва чой тамжидла мигдэ нам нямсуу ламбалаа банжа сагжа бамбин думаже гогдын. Тэгчин дува мигва чой тамжидла мигва нямсуу ламбалаа тийм үү. Одоо ингээ амьдрал хэрэгжүүлэхэд бол банжа сагжа бамын думажа гогдон төвчгтгүн нэг төвчих одоо тэр думажа буюу гогдон тийм ээ гогдон нямбу сагмид живийн дүжээ нямбу нь бол тагва мэдвэн лам тийм үү түүнийг төрүүлэх тэр бол одоо төрж байгаа тэр нь бол дүжээ лам дүжээ лам дэни ховоо дэни гэдэг нь гүнзүг дэмба, дондом дэмба тийм ээ. Энэ хоёр бол жэ домбала сагжаа сагва мичээ дан гандаг дүжээ думажээ хэмээн зар. Гэж. За ингээл тоочоод яваад байна тийм ээ. Тоочоод энэ хэсгийг бол энэ хэсгээрээ тайлбарласан юм. Энийг ингээд одоо хүн багшийн айлтсан доо тийм ээ судар
Тэгээд данжаа хоёрыг тийм ээ данжаа ондогжин хоёрыг бол ингээд хооронд нь ингээд энэ нь бол энэний тал энэ энэний тал тийм ээ тэгээд холбож байна шүү дээ. За Жэбадан гэж дээд даван гоглом нямсуулан балаа. Дээд даван гоглом гэдэг нь гогдон ламдан хоёрыг анхааран авснаар түмэндэн түмэн маянбын рэп тувоо гэж тийм ээ. Нийтийн болоод нийт бусын одоо үр дагаврыг бол гэж. За шээ домбала ломоо түмэн чойномдон гандаг төби түмэн мин гэсэн. гэж. Энэ хүртэл бол гандаг төби түмэн мин хүртэл бол мегва чойном тамжид гэдгээс гандаг төби түмэн мин хүртэл бол саяны одоо энэ тэгчин төби мегва үзүүлсэн хоёр шолго нь бол энэ хүртэл дээ тийм ээ гандаг төби хэмээн зарлигласан болоо гэж. За одоо гол хэсэг нь тийм ээ гав дээр тааж адвалаа сүм гэж. За энэ хэсэг бол шинжилгээхэд бол 3 зүйлээр үзүүлнэ. Суг сүм шатва. Ява тэргүүтээ тийм буян тэргүүтээ 3-ыг. За гява мигева думатан тийм ээ энэ 3. Ява гэж юу юм? Нүгэл гэж юу юм? Тийм ээ буян нүгэл гэж юу юм? Буян нүгэл аль нь ч одоо тэр иш үзүүлсэн гэдэг нь юу юм бэ? За энийг бол ном нэгдүгээр хэсэг. За хоёрдугаарт нь бол сагжээ сагмижийн дон шатва гэж. Сагжээ гэж тийм цувралт хэлээд байгаа шүү дээ тийм ээ одоо уламжлалт цувралгүй гэдгийн утгыг олнох мигвийн чадвар жаврагдуу шатва нам суй гэж. Энэ зоригдлын ялгамжаа онцлог. За энийг бол одоо номнох ийм 3 хэсэг. За энэ бүгд бол маш чухал зүйл биш тийм ээ. Одоо бид бол бүлгэний ном анхааран авахд бол зоригдол нь юу юм бэ? Тэгэхээр мегвачон энэ дотроо бол энэ 3 хэсэг бол голлон үзүүлнэ гэж. Амьдралд хэрэгжүүлэх юм чухал зүйл байна шүү дээ. За дамбуу ёддээ гэж. За нэгдүгээрх нь бол буян тэргүүтээ 3 гэсэн тийм ээ. За зөндүүдэн байгаа шиг. Нэгдүгээрт бол иш үзүүлсэн баг. Нэг бурхан багш зарлиг болгож иш үзүүлсэн тийм зарилгалсан баг. Зөндүүдэн байгаа шиг. Харамбра намын Дева жинжиж ирэгсүү наваа яваадан гэж. За буян гэж ийм л зүйлийг. Энэ буяны цанид шүү дээ. Энэ юун дээр дүүрэн дээр ч гэсэн яг энэ чигээр нь бол цандыг тавьсан байгаа. Манай Ген лодоо багш тийм ээ. Одоо манай их таны бидний үзэж байгаа одоо тэр дүүрээ бол Ген лодоо багш. Одоо би одоо их хөв тавилантай тэр Ген лодоо багш одоо өөрөө бидэнд шүү. Зохиогч нь тийм ээ. Тэр номыг зохиогч нь бол зохиогчор нь хөтөлсөн. Гадтай. За дараа нь тэр манай одоо сүүлд үзээд байгаа тэр дагрыг бол бас одоо энэ яг тэр номыг юулаа бидэнд зааж явахдаа давхар бол бичээд зохиож исэн. Тэгээд хажиг нь та нар шүү гэдэг одоо нээж. За тэгэхээр лүндүү дэмба шиг. Лүндүү дэмба гэдэг нь бол санжиж жумдаан дэж дүн дэмба. Иш үз. Энэ нь бол нүгэл, энэ бол буян гэж бол зарилгалсан байх. Нэгдүгээр. Хоёрдугаар Арамбра намын Дева жинжиж ирэгсүү наваа буюу ухаан тэр үүлийн за үйл дотроо бие хэл сэтгэл гурвуулангийнх нь үйл аль нь ч байж бол тэр үйл буюу акшн тэрний одоо үр дагавар нь боловсроод амгалан гаргаж авах юм уу түүний одоо язгуурт хамаарагдах зүйлийг бол буян гэж. Тэр тухайн үйл боловсроод тийм үү? Тухайн одоо хийсэн үйл маань боловсроод өөрт чинь амар амгалан гарч авах юм бол тэр үйл бол буян байсан. Ингэнэ. Буян байсан. Харагдахдаа, сонсогдохдоо бидэнд мэдрэгдэхдээ нүгэл юм шигч мэдрэгдэж байж болно. Тэр нь гол биш. Гол шалгуур нь юу гэхээр тэр үйл боловсроод амар амгалан гаргаж гин үү, зовлон гаргаж гин үү гэдгээр нь л буян нүглийн гэдэг. Тэгээд лүндүүдэн байгаа шиг Арамбра намын Дева жинжиж ирэгсүү наваа гяваадан гэж. Дэ гаан шиг гэдэг нь лүндүүдэн байгаа шиг Арамбра намын дунгал жинжиж ирэгсүү наваа. Тийм ээ. Зовлон гаргаж авах юм бол тэр мигева юм. Мигева буюу нүгэл юм. Тэгэхээр харахад бол буян чим шиг байж болно шүү дээ. Тэг хүн харахад одоо энэ одоо яасан их буян ч хүн бэ? Яасан их одоо өргөл өргөдгийн ч гэдэг юм уу? Яасан их одоо зул өргөдгийн ч гэдэг юм уу? Харахад буян. Тэгээ тэр нь яг үнэн мөн чанартай боловсрох дээр өөрт нь зовлон гаргаж тийм ээ. За тэгээд энэ дотор олон одоо юу биш дээ ламинд альцнаар тийм ээ.
гол нь бол одоо сэтлэн үнэлэн тий. Одоо сэтгэлийн одоо тэр юм ямар одоо зоригтой ямар зорилготой гэхээс бол хамаарч байгаа шүү дээ. Үнэлэн одоо жигдэн чойжд буюу ертөнцийн 8 номтой холбогдсон хийх юм бол тэр буян болохгүй байх магадлал шүү дээ. Тийм ээ. Одоо хүн хараад намайг одоо их буянтай хүн бай. Одоосоо тэгж харагдаасаа ч гэх юм уу их одоо зүйцэн өдөр олон хүн цугулсан, олон лам цугулсан, олон өглөгийн эзэн дотор одоо ингээд их юм тараагаад тэгээд мөргөл хийгээд хөлс бас агоожуулаад тийм ээ. Тэгээд тэр нь бол гол зорилго нь бол өөрөө буян хийхтэй биш. Энэ сэтгэл одоо тийм ариун одоо сэтгэлээр юм уу амтны тусын тулд байдаг юм уу? Хойд урд насаа бодохдооч байдаг юм уу тийм ээ? Ятгахнаа. Тэгээгүй одоо би нэр алдрын төлөө ч юм уу. Одоо ингүүл одоо миний буянд даган баясаад хүмүүс одоо олж хүндлэл надыг одоо хүндлэх бах. Мөнгө төгрөг өгөх бах ч гэдэг юм уу. Ийм маягаар сэтлэр хийх юм бол тэр харахад буян юм шиг боловч тэр бол буян болох үг нь бол тун хэрэг. Тийм. Тэр бол гол нь тэр арамбрай намин гэдэг. Тэрнийг ял. Тэр үр дагаварт нь боловсроод үр дагавар нь бол зовлон гарч гин үү юу гарч гэл. За гэмигэва. За гэмигэ гаруун маян бин чэ бол думаданжин оврж гэж. За аль нь ч биш тийм ээ. Буян нүгэл аль нь ч биш тийм зүйлсийг бол думадан биш эс үзүүлсэний бол хүн чанаа гэж. Оврж жуваа гэдэг бол ийм цанид гэсэн юм гэсэн. Тийм ээ. Одоо бумба, гава, ширээ, сандал гэдэг бол буян ч биш нүгэлч шүү дээ тийм ээ. Их мэт. За тийм зүйлс бол думадан гэж. За гевала яна дүмэр ёдтэй. Тэгэхээр энэ цандыг бол чэжилчих нь бол ер нь зөв шүү. Ялангуяа одоо бидний шишинтэй бол буян нүглээ ялгахын тухайд тийм ээ. Буян нүгэл гэж юу юм бэ гэх юм. Дүндүүдэн байгаа шиг арамбрай намын ява жинжиж ирэгсүн аваа яваа. Дүндүүдэн байгаа шиг арамбрай намын дунгал жинжиж ирэгсүн аваа мегаваа. За ялангуяа одоо хэл сангаартай холбоотой Улбаны одоо зарим юм заалт юмнууд бол одоо бурхан багш энэ битээ ингээр одоо тэгж бурхан багш битээ тэгж хийгэрээ гэж айлтгаас өмнөх бол нүгэл тооцох. Тэрнээс хойших нь бол одоо битээ гэж айлтснаас хойших нь бол одоо тэгээ тооцогдоод явах юмнууд байгаа шүү дээ. Тийм учраас лүндүүдэн байгаа шиг лүндүүдэн. Тэгээд энэ дотроо бас олон ялгаа биш үү дээ. Ялангуяа одоо амирмын хойно барцан дээр ч гэсэн гарна. Одоо үүлийн үлийг бол маш нарийн зам ялгаж өгнө. Энэ дээр бол юу тодорхой гарна хойно. Тэр бол буян нүгэл тэр үйл маань тийм ээ. Олон зүйлийг бүрдүүлж иж одоо яг одоо 100% бүх одоо нөхцөл болцлыг хангасан үйл бол. За тийм учраас лүндүүдэн байгаа шиг хүн багт бол лүн тийм ээ. Олон болохгүй гэдгийг бол ялгаж хэлсэн. За тэгээ гол нь бол зовлон гаргаж гин үү амгалан гаргаж. Тэгээ аль нь ч биш бол юм. За гевала яна думаа юу дээ гэж. Буян дотор босвол дотор нь олон байна гэж. Дон дамбын гева. Үнэмлэхгүй буян. Овны жин гева. Мөн чанар хүндэнжин гева. Бол одоо адилхан хүндэнжин гева. Гүнлэнгийн гева тийм ээ. Хотол өдөөгч буюу одоо сэтгэл олон одоо жеврэлжин гева. Тийм үү одоо тий даган баясж байгаа. Тийм буян. Монгол бол болсон байна. Хэд 1 2 3 4 5 дотор нь бол 5 ялгсан буяныг. Тэгэхээр энэ бол энэ төр бол одоо шүү дээ тийм ээ. За дон дамбын гева, ууны жин гева, зүндэнжиг гева, гүмлэнгийн гева, жеврэлжин гева амсуу ёо гэж. Мегавала ян думаар юу гэж. Нүгэл дотор ч гэсэн бол олон байна. Амаа шүндүү ёо гэж. Яг дээдхтэй адилхан мегава дотроо бол дээдхтэй адилхан гэдэг нь дон дамбын мегава, үнэмлэхгүй нүгэл тийм ээ. Ууны жин мегава, зүндэнжин мегава, гүнлэнгийн мегава, жеврэлжин мегава гэсэн ийм 5 одоо нүгэл байна. Яг өмнөхтэй адилхан гева гэдгийн оронд мегава гэж тавиад л ихэд зарлуулаад. Тийм үү? За лумаданла яна дүмэр ёд амаа шиндүү ёо гэж. За мөн адилхан лумадан буюу нүгэлч биш буянч биш иш үзүүлсэн гэдэг нь бол яг өмнөхтэй адилхан.
тийм ээ. Дон дамбын лумаадан, мовоныжийн лумаадан, цүндэнжийн лумаадан, гүнлэнгийн лумаадан, жэврэлжийн лумаадан гэсэн юм. За. Нева. Сагжаа сагмижийн дон шат гэж. За тэгэхээр ингээд буян нүгэл лумаадан гэдгийг болний одоо тэр завийн савжид гамбуу тийм ээ гав тэр тааж адвалаас сүм гээд яваасог сүм шадваа гэдэг нь бол энэ үрийг үүсч. За тэгэхээр энэ бол маш товчхон байгаа хэлбэр шүү дээ. Яагаад гэвэл энэ тухай буян нүглийн тухай олон ном судалт бол дэлгэрэнгүй ламрам тэргүүтнээс бол мэдж бол ингээд дурдаад ингээд тийм үү. За сагжаа сагмид. Сагжаа сагмижийн дон шадуу ёо те зөба дарна гэж. Зөба дарна гэдэг нь бол авидармын одоо номлолоор бол тийм ээ лон игнингийн одоо тосон одын ёсоор бол гэдэг чинь Думтааны хувьд бол жеврэг маравын үг шүү. Тэгэхээр одоо зөба дарна гэдээ үзүүлж байгаа сагжаа сагмидын утга бол жеврэг марава, Думта марава, жеврэг маравын хувьд бол сагжаа сагмид гэдэг юу гэж вэ? Лама догби дүжэнам сагжаа ганчир эдэгла сагнам гүндүү жавар журуу жэсумбатар гэж. Лама догби дүжэнам гэдэг чинь лам гэдэг нь бол ламдан гэлж байгаа. Ламдангаас бусад ламдан мадогби гэсэн үг. Ламдан болвол дүжэн. Гэхдээ ламдан хасаад бусад дүжээ зүйлсүүд бол сагжаа ганчир дэдэгла сагнам гүндүү жавар журуу гэж. Чэсумба за юу Чэсумбатар мигватан цүндэн гаарунгийн гоне сагба жарунде сагжаа юм аа гэж. Мигватан цүндэн гаарун. Мигва гэдэг нь бол тэр зоригдлыг хэлж байгаа тийм анхаарал хандуулдаг тэр. Мигва. Цүндэн гэдэг дотор цүндэн намбан тийм ээ. За мигва цумба, зай цумба, дүй цумба юу илээ? Нөгөө дүүрэн дээр бид нар үзсэн шүү дээ тийм ээ цүндэн намбан гэх. За тэр цүндэн гэл. Цүндэн гаарунгийн гона сагва жарунде сагжаа юм аа. Диин гона сагва жэсү мэрэнва сагмиддууд одоо гэж. Диин гона гэдэг нь мигвадан цүндэн гаарунгийн гона. Нэг өсөндөө цүндэн намбан ийн үүднээс бол сагва жэсү мэрэнва сагмиддууд одоо гүндүүба дарна гэж. Гүндүүба дарна гэдэг нь гүндүүгийн ёсоор. Одоо сая бол жаба дарна гэсэн тийм жаврэг маравын юм. Жаврэг марав. Одоо гүндүү дарна гэдэг чинь сэмзамби ёсон ч үү? Сэмзамба. Гүндүүба дарна гэдэг нь сэмзамбын думта маравын ёсоор бол сагжаа сагмад гэдэг нь загби гооду гаарундан бэрэлвийн гоона сагба жэрүндэ сагжаа. Ийм гона сагба жэсү мэрэнва сагмиддууд одоо гэж. Ин одуг. Тийм ээ. Нүд амар. Тэгээд юу лээ? Бие мэдрэмж зүгөөтэй 5 тэгээд сэтгэл ингээд сагбын гоодог 6 үүд. За энэтэй аль нэгнтэй нь бол холбогдсон үүднээс бол сагба жэрүн бол сагжаа. Ийм гоноос сагба жэсү мэрэнваг сагмид гэж нэгч. Умаба гэж. Умаба одоо энэ умаба гэдэг чинь бол умаар анжидва шүү дээ тийм ээ. Одоо умаар анжидвийн ёсонд умаар анжидвийн думта шир шава. Умаар анжидвийн думта шир шавын гоно ярьж байгаа үе шүү дээ. Барчин өөрөө. Тэр умаба гэж хэлж байгаа бол умаар анжидва. Одоо умаар анжидва бол юу гэж байна? Банжа ди нямбу жидвийн чаана сагмид. Төвчгтүүний ерөндөг болж байгаа тэр талаас нь бол сагмид гэж байна. Төвчгтүүний ерөндөг болохгүй байвал тэр талаас нь бол сагжаа гэж байна. Тийм ээ. Ерөндөг мөн үү биш үү гэдгээр. Ичдвийн чанаас сагжаасуу жог бичээр гэж. Сагжаасуу жог. Умавын юу бол маш одоо товчхон тавьж штэ тийм ээ. Банжадийн нямбу жидвийн чанаа гэдэг. Тэгэхээр энэ дээр бол одоо эдэн дээр таажууд дээр одоо гарах болоогүй бол санахгүй байна. Тэгээ бид нар одоо тэр 44-ийн мигвийн үеийн таажууд уншихаар болов л гэж борж. Одоо банжа гэж юу юм? Төвчгтүүн гэж. Түүний ерөндөг гэж юу гэл? Ерөндөг болж ивэл
түүнийг дагмад гэж хэлнэ. Ерөндөг болохгүй одоо шалгуур гэх юм уу тийм ээ. Тэрийг яаж тавих? Нямбу индэ гэхэр юу гэж хэлнэ? Тэ банжадын нямбу индэ банжаа им маяг бас яаж мэдв? За ерөнхий бол одоо амархнуудыг бол бид нар багтаалдیں шүү дээ тийм ээ. Улаан цагаан уурлаад одоо муухай үг хэлдэг, ширүүн үг хэлэх тэргүүтээ хараал ирүүл хэлэх бол одоо юм уу. Тэгээд нөгөө сэтгэл маань нарийсаа дээшээ явахаар бид нар төвчгтэн мөн үү биш үү гэх нь байтугай тийм сэтгэл төрсөн үгүй юу гэдгийг ч мэдхийн арга. Нөгөө талаасаа тэр нь баг бидний бие тийм ээ. Биений нэг хэсэг шиг юм уу? Миний нэг хэсэг шиг болсон. Тогмоо мэд манай тэргүүшгүй цагаас дадчихсан ийм одоо айхтар дадлагууд байгаа шүү. Тэр бүгдийг бол одоо нэгдүгürt байгаа байхгүйг нь ялах. Цаашлаад бол энэ маань одоо хэрэгтэй эд юм уу, хэрэггүй одоо төвхөн юм уу гэдгийг нь ялах. Тэгээд түүний хүн мөн байлаа гэхэд түүний ерөндөг мөн үү биш үү гэдгийг ялах тийм бол асуудал тийм ээ. За тэгэхээр ерөнхий тоймлоод бол томьёон энэ. Банжадын нямбу жидвийн чанаа бол сагмэ гэдэг. Мижидвийн чанаа гэдэг нь банжадын нямбу мижидвийн чанаа сагжээ гэж таа гэж. Энэ бол за сумба мигвийн чадвар жигрэгдүү шатваны гэж. За завь савж сумба штэ тийм ээ. Авдар та жадвала сум гэдгийг сумба мигвийн чадвар жигрэгдүү шатва гэж. Сумба 3 баг. За тэр зоригдлын одоо ялгамжааг бол өмнөх нь бол бэлчинлээ гэж. Бэлчинлээ. Гаяа чөжийн агду намбар дагваа гэж. Гаяа чөжийн нэг бэт. Чөжийн агду намбар дагваа гэж. Дараагийнх. Агду намбар дагваа гэдэг. За энэ хоёр тийм ээ. Тэгээд нийсү мэдвийн ишээ гэж. Нийсү мэдвийн ишээ гэдэг дахиад нэг. Нийсү мэдвийн ишээ нийтний мигва ино гэж. Мигва ино нямду семба дедаггис дагду намбар дагва им бичэр оногондо намбар дагва чадварду дова жэдэр жодуржаа. Чухам сэрдэн амхаа нам дагва шинду дагвардод гэж. За эхнээс нь чэжийн гэдэг нь юу хэлж байгаа бэ? Дэлчинлээ гэдэг нь дэлгэв донслыг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Дэлгэв донслыг юу гэж энэ дэлгэв донслыг үг байхгүй юу? Аян чэжийн гэж. Чэжийн гэдэг нь бол сүнзэн зай татаж донва. Сүнзэн зай татаж донва буюу одоо умаавын ёсонд бол шидэв рава. Умаава гэдэг нь умаар анжид ба шүү дээ тийм ээ. Умаар анжид ёсонд бол шидэв рава. Шидэв сүнзэн зай татдуу зимбийн зимба бол шидэв рава. Шидэв рава буюу симзамбийн банжа зов. Симзамбийн банжа зов. Симзамба думтамаравын банжа зов. Умаа ранжил байгаа шүү дээ. Умаа биш ээ. Нямтой ранжил гэдэг нь аранжлын бас банжаан зов. Адилхан. За энэ бол чэжийн гэдэг нь сүнзэн зай татаж дон. Дунваадан зимба тийм ээ. Юл юлжин зай татаж дон ба. Зай татад аямба гэсэн. Зай татад аямба гэдгийг бол чэжийн гэдэг. Дагду намбар дагваа гэдэг нь бол дэмбэр дуу гэх. Дагду гэж байгаа. Мөнхөд намбар дагваа. Дагду намбар дагваа гэдэг нь бол дэмбэр дуу гэдгийг бол дагду намбар дагваа. Дэмбэр дуу. Нийсү мэдвийн ишээ гэж 3 дугаар. Нийсү мэдвийн ишээ гэдэг нь бол нямшиг иш. Нямшиг иш. Тийм ээ? Арчим ялам тэргүүтээ нямшиг иш. Тэгш агуулсан байсан. Нямшиг иш. Нийсү мэдваа буюу нянам мэдваа. Хүнзүүгийн наваа мэдваа. Нийгийн наваа мэдваа. Нийсү мэдвийн ишээ гэж. Нянам нүвийн лоо. Нянам нүвийн лоо. Нийсү мэдваа. Хүнзүүгийн наваа мэдваа. Ийм одоо ишээ нийтний мигба ино гэж. Тэр бол мигва юм гэж.
Нямд ус юм ба хэмээн одоо бодож байгаа. Нямд ус юм ба ядаг гис тэдгээрвэр дагдуу намбар дагва юм бичрэр гэж. Дагдуу намбар дагва юм бичрэр гэдэг нь одоо саяны дээр дагдуу намбар дагвагаа хэлсэн шүү дээ тий. Энэ гурвыг бол мигва иноо гэж бодож байгаа тэдгээрх бол дагдуу намбар дагва юм бичрэр гэдэг нь бол дэмбэр дууа юм бичрэр дэмбэр дүүбэр зэн ба тийм ээ. Дэмбэр дүүбэр зэн ба юм бичрэр гоноо гонду намбар дагва чадвар дуу дова гоноо гонду намбар дагва чадварду дова жидар жодуржаа. Чүү хам сэрда намхаа нам дагва шинду дагвардоод гэж. Жэ жава ино шина эда нани гэж. За тэгэх юм бол одоо энэ утгын тайлбар. Дагваны дэ хонаны. Дагва гэдэг. Дагваны дэ хонаны ишээ ино гэж. Шээ нямбун жогло омборшин ба юм бичэр. Нямбун жогло омборшин ба. Минтүмбин жогло омборшин ба донжи пава ино гэж. Донжи пава буюу нэг миг одоо ил хэлэхээр нөгөөдгийг хэлээгүй ч гэсэн галд үзүүлсэн тийм ээ. Донжи пава гэдэг нь шүгла пава ингэсэн шүгла пава. Дэдавана Минтүн бадан нямбучогийн намбар дагва бомба мэдвис чог жигийн дагва дагвар талвар журоо. Дагвар талвар журоо гэж. За дэдавана Минтүн бадан нямбинчогийн намбар догба бомба мэдвис чог жигбийн дагвар талвар журоо. Чөжийн чог дарнаа ян гэж. Чөжийн чог дарнаа ян гэдэг нь умаар анжудва гэлж. Умаар анжудва чөжийн умаар анжудва таны чог дарнаа таныхаар бол тийм ээ чог дарнаа ян равжур намба тамжи чимбан нижи мегвани өвүү медва ино шэжавис за юу гэж шэжав хэмээн зэрлэсэн мегва дагва тартугва жидэр яншина гэж. Мегва тартугва жидэр яншина нямамэдэ анги. За энэ ингээд дэлгэв донслын өгөл ингээд үргэлжлээд байна. Анги чи рэгви жесудовын овоо медвийн чирна овоо медвани яндагийн гүнзүү ямбаржодлаа. Дэ хонаны раншин дева дэ римжис жума давар догва нидни амбар дагва ино шээсүн хэмээн зарлисан гэж. За энэ хүртэл яач. Тэгээ одоо энэ утгын тайлбарлаар. Гомбо шатна гэж. За энэний одоо тааллыг номноос ийн чон марава бо симзамба янлаа гэж. Ихний одоо тэр тийм ээ хамгийн ихний тэр дэлчин лай аян чөжөд одоо нам чөжийн дагдуу намбар дагва нисү мэдви ишээ нийтний мегва ян нямду сэмба гэсэн шүү дээ тийм ээ. Нямду тийм ээ чөжийн дагдуу намбар дагва нисү мэдви ишээ бол мегва яма гэж хэмээн санагч тэдгээр вэр гэсэн шүү дээ тийм үү. Хэмээн санагч гэдэг нь хэнийг хэлж байгаа гэхээр сэмзамба хэлж байгаа. Сэмзамба вэр бол ингэж бодож байгаа. Сэмзамба бол дагдуу намбар дагва нисү мэдви ишээ чөжи юм бол мегва яма гэж. Чин дүви мегва яма гэж. Тэр бол сэмзамба. Сэмзамба тэр бай дагдуу дагва юм бичэр гоноо гондоо намбар шүтгэж байгаа хэмээн үгсэн. За тэгээ ингээд сэмзамбаг ярьж штэ. Тэгээд эндээс чөжийн чог дарнаа ян нөгөө сэмзамба чи ярьж штэ тий. Чөжийн чог дарнаа ян гэдэг нь сэмзамба хүн умаар анжидва гэж. Умаар анжидва таныхаар бол байсан ч гэсэн равжур намба тамжи чимбаны жи мегвани овуу медва ино хэлж байгаа тэр чэжавис мегва тартугва жидэр яншана нява меда гангичэр овуу меда чэсү. За ингээд хэмээн зэрлээ. Гомбо шатна ийн чон мараа бо сэмзамба янлаа. Тэгэхээр тэр нөгөө нэг чөжийн дагдуу намбар дагва нисү мэдви ишээ нийтний мегва яно хэмээн санагч тэр сэмба дэдэгги гэдэг нь бол тэр сэмзамба тийм ээ. Тэгэхээр чон амаруу сэмзамба янла ийн додва жодвана амаа хажиг. Сэмзамбагийн одоо тэр таны тэр дээр одоо нэг олон зүйл ярьлаа шүү дээ тийм ээ. Тэр одоо юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр амаа хажиг. Сэмзамбын лүглаа тэр яг сэмзамба одоо юу гэдэг байгаа юм бэ гэхээр энэ дээр нь хажиг ингэж ойлгоод сэмзамба ингэсэн юм а гэж хэлээд тахгүй юу тийм ээ. Таны дэлгэв донслын үгийг хараад
Энэ чинь Симзамба юм байна. Энэ Симзамба яг энэ дээр яг юу гэсэн одоо юугаа үзэл онолоо илэрхийлээд байгаа юм бэ гэхээр эрийг уншсан хажиг ингэж хажиг амаа хажиг Симзамбын лугла сүнзэн зайшинжис домбор онсомдуу дуугийн ловын нямшиг ишээдэ чойнод янгарва зам онсомдуу дуугжи шаван сүнзэн зайшинжис домбор онсомдуу мадагсоо гэж. Ингэж хэлж байгаа юм байна гэж ойлгох. Хажиг. Тийм ээ. Симзамбын лугла сүнзэн зайшинжин домбор онсомдуу дуугийн ловын нямшиг ишээ болвол чойнод янгарва буюу сүнзэн зайшингийн домбаа болвол зөвхөн тэрнийг л онсомдуу тоглож байгаа болохоос шаван сүнзэн зайшинжис домбор онсомдуу мадагва юм аа. За шаван гүндэг ёндов гэх ураг байгаа шүү дээ, тийм. Нөгөө нэг дон домбааны ган гэхээр дон домба дотор хоёр байгаа. Шаван дон домбор дууга, ёндов дон домбор дууга гэдээ гарсан шүү дээ, тийм ээ. Даньяа л гэж юм бүү. Даньяа дээр. За тэгээд шаван сүнзэн зайшингийн домбаа буюу шаван гүндэг гэх домбаа. Шаван ранги цанич мадагва болвол мадагва онсомдуу мадагва юм аа гэж. Шэ марева гэж өгүүлэх нь бол таарахгүй гэж. Метэдэ гэдэг нь бол аранлаг. Метэдэ Симзамбын лугла шаван сүнзэн зайшинжис домбор онсомдуу дуугийн лово пагийн нямшиг жиг хай маланна эдавын сожен ондог медвис шаван сүнзэн зайшин ямба мекэг бичэрэр гэж. Юу гэсэн үг гэхээр таны хэлж байгаа чинь таарахгүй байна гэж аранлаг хэлж байна. Аранлаг нэг өсөндөө банчин сономд. Тийм ээ. Симзамбын лүгт бол шаван сүнзэн зайшингийн домбоо онсомдуу дуугийн лово пагийн нямшиг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй болвол шаван сүнзэн зайшингийн домбоо онсомдуу дуугийн сожи буюу эгэл гэж байхгүй. Пагийн гансаг нь түүнийг онсомдуу доголохгүй болвол сожи бол угаасаа онсомдуу доголох байхгүй. Тийм учраас шаван сүнзэн зайшин ямба мекэг бич. Тийм ээ. Шаван сүнзэн зай тадад ямба гагалж чадахгүй гэж. Зай тадад ямба буюу зайшин ямба. Зайшин юм зай тадад байна шүү дээ. Түүнийг бол мекэг бич. Ян умаавын шатва жидвана гэж. Ян умаавын шатва жидвана. За умын ёсоор бол нүгүү дэндунла нүгүү дэмбэр дүүвийн домаа гэсэн үг шүү дээ. Нүгүү дэмбэр дүүвийн домаала онсомдуу нямбар шагвын нямшиг ишээдэ чойнод янгарва зам онсомдуу дууга маинжи чөжин нүгүүн амба шарвын гоно нүгүү дэмэдүү онсомдуу дууга ино шина мэтэдэ гэж. Умаавын ёсон ч гэсэн таарахгүй тийм. Энэ бол ойлгомжтой байгаа ч тийм ээ. Нүгүү дэндул онсомдуу нямбар шагвын нямшиг ишээ гэсэн шүү дээ. Нямшиг ишээ гэдэг чинь юу лээ? Чойнод янгарва зам онсомдуу дууга болохоос биш. Чойнод янгарва гэдэг чинь одоо хүн одоо хоосон чанарыг гэсэн үг шүү дээ. Зөвхөн хоосон чанарыг л онсомдуу дуу. Тэгтэл бол юу гэж хэлж байна? Зөвхөн хоосон чанарыг онсомдуу доголж байгаа биш юм аа. Чойжин нүгүү тийм ээ. Одоо өвс хоосон чанартай гэдгийг мэдхлээр хоосон чанарыг зөвхөн мэдээд байгаа юм биш ээ. Нөгөө хоосны суурь болсон өвс гэдгийг бол яах нь намба шарвын гоноо гэж байгаа. Тэр өвсний бол байдал нь ургахын үүднээс оюун ухаанд бол өвс үзэгдэж тийм ээ. Тэр үзэгдэхийн үүднээс өвсийг бол үннээсээ бүтээгүй гэдгийг илт болгоож байгаа юм аа гэх юм бол эн чинь таарахгүй гэж. За эн чинь бол ягаж таарахгүй шүү дээ тийм ээ. Энэ бол нямшиг ишээ учраас нямшиг ишээг юу гэж хэлээд байгаа вэ? Нянан нүвэн ло. Нянан нүва. Тийм ээ. Хоосон чанар одоо тийм ээ. Бомбоныда зээжигдүү нямбар шаваа. Зээжигдүү нямбар шаваа. Хүн хоосон чанар. Түүнээс биш одоо юуных бахан сонирм. Тийм ээ. Одоо өвснийх байна уу, бомба байна уу, гава, ширээ, сандлын хоосон чанар гадаа байгаа эзний ширхэг болгон хоосон. Тэрний одоо хоосон чанарыг бясалгалаа. Тэгээд тэгш агуулan бясалгаж байгаа үед бол тухайн зүйл нь тэр зүйл нь бол хизээч оюунд ургахгүй. Тийм ээ. Ширээний хоосон чанарыг бясалгах. Ширээ нь бол ерөөсөө оюунд ургахгүй. Тэгш агуулan бясалгаж байгаа тохиолдол бол тийм ээ. Нямбар шагвын нямшиг ишээ гэдэг байгаа шүү дээ. Тэгш агуулan бясалгаж байгаа бэлгүүн гэдэг. Энэ бол тэр бол нүгүүн намба шарвын гоо гэж. Нүгүүн намба шарвын. Юу өвснийх нь байдал ургах юм. Нүгүү гэдэг бол өөрөө хүнзүү дэм ба. Тийм ээ. Янгуу хүн. Үнэмсгүй үнэм биш.
Түүний хоосон чанар нь бол үнэмшгүй. Тэгэхээр нямшиг ишээ буюу тэгш агуулan бяцлагж байгаа оюунд бол зөвхөн тэр үнэмшгүй үнэн л үзэгдэхээс биш хүнзүү Демба буюу энэ нь бол одоо бурхнаас нааших одоо хутагт пагвын гансгуудыг бурхнаас нааших одоо бодгаалууд бол одоо пагвын гансаг тийм ээ гомломбо хоёр дээр л яригдэн штэ. Ягаад үг гэхээр онсон дүү гэж байгаа дандунла онсон дүү нямбар шагваа. Онсон дүү доголж байгаа гэхээрээ зэрэг тонлом тов. Тонлом юм уу гомлом томломоос дээш гэсэн. Тэгээд нямбар шагваа нямшиг гэж. Тийм ээ нямбар шагваа нямшиг гэхээрээ зэрэг заавал пагвын гансаг. Тэгэхээр бурхан болвол хоёр үннийг бол зэрэг онсон дүү доголж чаддаг. Хорийн ганц. Хөл одоо ийм чадвартай гэсэн. Тийм ээ үнэмшгүй үнэн харьцангуй үнэн хоёр тийм ээ гүнзүв Демба дондом Демба хоёрыг бол нэгэн зэрэг илтэд болгоод чаддаг нь бол зөвхөн бурхан. Тэрнээс нааших нь бол зэрэг болгож заавал сөөлж. Тэгш агуулan бяцлахаараа зэрэг хоосон чанар үнэмшгүй үннийг бол илтэд болгодог. Тэрнээсээ одоо тэр бяцлаглаасаа босч иж одоо тэр гүнзүв Демба буюу харьцангуй тийм ээ тэр үннийг бол өөр одоо. Тэгэхээр бол умамын ёсонд бол нөгөө дэнданд онсон дуу нямбар шиг нямшиг ишээд чөний янгарваазанд онсон дуу дуугаа маяг би чөж нөгөө намбар шиг нөгөө тэмэд онсон дуу дуугаа яношина метэдэ гэж тийм ээ метэдэ. Гэхдээ энэ дээр ловын гансаг гэж бол оруулж наривчлаагүй. Зүгээр л онсон дуу нямбар шиг нямшиг ишээд байна шүү дээ тийм ээ. Тэгвэл санжаа пагвын жүжийн санжаа пагвын жүжийн нөгөө дэнданд онсон дуу нямбар шиг нямшиг ишээд чөж нөгөө намбар шарвын гоно дуугаа маяг бар. Санжаа паг. Энэ дээр бол ловын гансаг гэж оруулаагүй учраас би тийм. Тэгэхээр энэ дээр бол бид нар та нар санаж байгаа бол нөгөө дангээ дээр одоо ярьжсэн шүү дээ тийм ээ. Нөгөө донид онсон дуугийн тэр Жидава дуугийн намчинжи Жидава сигви намчин Жидава сигви сингур гэдэг байгаа шүү дээ тийм. Жидава сигви сингур Жинитва масиг. Жинитва сигви сингур Жидава масиг баян гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Энэ ялгаа маань одоо энэ дээр бурхны одоо оюуныг чойжинд дуудаад ингээд тагслах юм бол одоо тэрүүгээрээ ялгаа шүү дээ тийм ээ. За энэ үгтийг бол санаж байгаа баха гэж. Сигви сингур гэдэг байгаа шүү дээ. Тэр бурхан одоо жишээ нь хоёулангийн мэдж байгаа ч гэсэн тэр сигви сингур бол масиг ба гэдэг байгаа шүү дээ. За тэгэхээр юу гэж вэ? Чөж нөгөө намбар шарвын гоно нөгөө тийм онсон дуугаа иноо гэж хэлж байгаа. Тэр хажиг бол саяны тэр Синзамбын доцдыг бол тэгж Синзамба бол ингэж одоо тэр элчинд дэлгүүд онцлог ингэж тавьсан нь бол энэ юм аа гэсэн мэтэдэ гэж. Тэгчин тонлом дунгал чөсөддэ дунгалжин намбар шарвын гоно дунгал дэмбийн чөнөд онсон дуугаа битэ бичирдэ гэж. Тэгин тонлом дунгалла чөсөддэ гэж байгаа. Чөсөд тэгээд дунгал чөсөө гэхээр зэрэг парчим ялмууд байгаа шүү дээ тийм ээ. Парчим ялмууд. Чөшөө гэдэг юм бол намдуулан болж байгаа шүү дээ тийм ээ. Чөшөө. За энийг өмнө нь ялгасан тийм ээ. За тэгчингийн тонлом дунгалла чөсөддэ гэдэг чинь тэгчингийн тонлом Дембала мигвийн парчим ялан бахна шүү дээ. Тэрээр дунгалжин намба шарвын гоно дунгал дэмбийн чойнод онсон дуу дуугаа битэ бич. Тийм байгоц дунгалжин намба шарвын гоно бол зовлон үнэнгийн хоосон чанарыг бол итэд олгож байгаа биш юм аа. Ба шарвын гоно битэ бичэрдэ дунгал Демба нянан жанив арангийн гоно мадуг бич гэж. За тэгэхээр дунгал Дембаг бол тэр тэгчингийн тонлом дунгалла чөсөд буюу тэгчин тонлом дунгал Дембала мигвийн барчим ялан болвол нянандан жавын гоно бол тоглож байгаа биш юм аа л гэсэн санаа шүү дээ. Нянандан жава, нянан нуа гэдэг хоёр юм байна шүү дээ тийм ээ. Нянан жанив. Энэ хоёрын аль нэгнийх нь нүднээс бол мадуг бичэрдэ найлуг онсон дуу довын ловын нямшиг ишээ юм бич. Найлуг гэдэг нь бол
хоосон чанар гэж байгаа шүү дээ, тийм ээ. Яг одоо бодит байдал, ах уу ёс, тийм ээ. Юмсын одоо байж байгаа ах уу ёс бодит байдал, тийм ээ. Reality гэдэг тэр англиар бол reality гэдэг байна. Тэр бодит байдлыг илтэд болгоож байгаа. Одоо энэ дээр ялгааг нь гарч үзэж шүү дээ. Ловын юм шиг ишээ бол хизээч бол яах нь тэр нянандан жавин гоноо бол тоглохгүй гэсэн. Тэр нянандан жавин гоноо. Ранги лүгний тэм замбанаар гэж. Харанлаг бол одоо тэгэхээр юу гэж юм. Сая хажиг бол тэр дэлчингийн зэмзэмбийн доцлыг бол ингэж тавьсан чинь ингэ болохгүй. Энд чинь бол тэр ловын юм шиг ишээ бол хизээч одоо юу гэдгийг нянандан жавин гоноо бол тоглохгүй гэж. Нянандан жавин гоноо. Тэгэхээр одоо энэ дээрээс нөгөө түрүүчийн хичээлээр ярьжсэн тэгчин тонлом те дунгад тэгчинжийн тонлом дунгал Дембаламыг би барчин мялам тийм үү? Барчид мялам одоо Жүдэн Дембийн барчид мялам ба тэр гансаг нь бол яг нь тэр нянан нүвийн гоноо чод. Нянан нүва гэдэг чинь одоо тэр хоёр дахь үзэгдэл нь бол байхгүй гэсэн санаа шүү. Хоёр дахь гэдэг нь бол тэр харьцангуй үнэн буюу одоо бумбаг аваа ширээ сандал зөвхөн тэнд бол юу ах вэ гэхээр их шагуулan бясалгаж байгаа тэр бясалгалд бол үнэмлэхүү үнэн л үзэг. Хоёр дахь үзэгдэл бол байхгүй гэсэн. Тийм учраас тэр амьтны зовлон тэр одоо зовсон амьтан хамаг амьтан юм уу бүхний одоо тэр бүхэн бол аль нь ч бол тэр үед бол тэр тонлон барсан мялан баад бол байхгүй. Бод сэтгэл байхгүй. Бод сэтгэл байх юм бол яг үлээ шандамд зогжинла мигва байх шүү дээ тийм ээ. Зовж анчуулан мигва. Тэр үед бол тэр зовж анчуулан мигва байх. Аранлаг бол Сэмзамбаа намнаарэ гэж. Сэмзамбаанууд бол юу гэсэн бэ гэхээр таван сүнзэн зайшинжис домбаадэ онид онсомдуу догын ловын нэмшиг ишэж мигва юмаа гэж. Сэмзамбаа бол тэгж Сэмзамбийн хувьд шүү дээ. Сэмзамбаа одоо юу гэж хэлэх үү гэхээр Сэмзамбаа хүн бол таван сүнзэн зайшинжис домбаа бол онид онсомдуу догын ловын нэмшиг ишэж мигва гэж. Мөн Дэмбэрдүвийн шинтүн еноо гэж хэлж байгаа. Дэмбэрдүвийн шинтүн еноо шина она дэм давын ловын нэмшиг ишээдээ тийм ээ. Шаван сүнзэн зайшинжин домби донитлаа мигнэ гомбис дого гоно гондо дова мэтэ бартал дамжаа дий чирэр гэж. За өдөөс нь хэлж штэ тийм ээ. Сэмзамбаа ойлгож байна уу? Аранлаг бол Сэмзамбаа юу гэж хэлсэн бэ гэхээр шаван сүнзэн зайшинжис домбаа тэ донид онсондоо довын ловын нэмшиг ишэж мигвадан Дэмбэрдүвийн шинтүн юмаа гэвэл үгэл гэж байна. Үгэл гэж Сэмзамбаараа өөдөөс нь асуултыг асуултаар. Үгэл тэр нэмшиг ишээ тийм ээ ловын нэмшиг ишээдээ тийм ээ шаван сүнзэн зайшинжис домбаа онсондоо довын тэр ловын нэмшиг ишээ чинь шаван сүнзэн зайшинжис домбын донитлаа мигнэ гомносноор дого гоно гондо дова мэтэ барт. Дого гоно гондо дова мэтэ барт. Дого буюу тэр онол нь бол одоо дээш тийм ээ. Дээш харивдаад ингээд явж байгаа биш юм уу? Тийм ээ. Нөгөө таадан ламжи ёндон равзүнэ нөгөө дөржичингийн гомпон олохын тухайд явж байгаа биш бол таарч гин үү гэж. Биш бол таарч. Дийч. Яла хоонаарэ гэж. Энэс ингэж асуусан чинь өөдөөс нь гэж. Чүлдэн сэрдэн намхаанам раншинжис намбар дагжаанс ловржи нягмаадан яадан бэрэн ласуга римжи дагур журва шиндүү гэж. За ус алт огторгүй гурав болвол мөн чанараараа бол ариун байна гэж. Хэдий тийм одоо мөн чанар нь ариун боловч гинтийн одоо тэр ус бол одоо булангардаг тийм ээ. Энэ нягмаа гэдэг нь усны булангарыг хэлж байгаа шүү дээ. Яа гэдэг нь бол одоо алт одоо бохирдоод тийм ээ. Яа гэдэг. Алт бол зэврэхгүй л дээ. Тэгтээ одоо юу гэдгийг одоо шавар шавхаа шорооч гэдэг юм. Ингээд газараас ухаа гараад ирэхэд зэвэрхэн гарч ирдэггүй шүү дээ тийм ээ. Янз бүрийн ингээд бохирдогдсон байдаг. Тэр нь бол өөрөөх нь мөн чанарт байгаа хэрэг биш шүү дээ тийм ээ. Тэр ус булангардах ч гэсэн усны мөн чанарт тэр булангар нь байгаа. За огторгүй ч гэсэн хэдий одоо
мөн чанар нь бол одоо цэвэр ариун тийм тунгалаг боловч үүл гараад бол огторгүй бол одоо бүрхээд тунгалаг харагдах юм болдог тийм ээ. Тэрэн шиг. Тэр үүл тэргүүтэй тийм ээ. Булангар тэр бохирдол үүл тэргүүтэн бол дэс дараагаар нь бол арилгадагтай адилхан тийм ээ. Шаван сүнзэнжис домбо дэмбэр дүвжаанс. Шаван сүнзэн зайшинжис домбо бол өөрөө дэмбэр дүв юм аа. Хэдий тийм боловч түүнд зоригдоод бясалгаснаар бол димаа нам буюу тэр сэтгэлийн хэр нугууд бол яг ингээд дис дараалчлан бол ариун болдог. За ингэж өөдөө сайн тийм ээ. Харилцан ярилцаад байна шүү дээ тийм ээ. Замба юу гээд байгаа юм бэ гэсэн дээр бол Шаван сүнзэнзиш зайшинжис домбо донёд онсондууд огын ловын нэмшиг ишиг юм мигва гэсэн нэг талд бол ловын нэмшиг ишиж мигва нь юу юм бэ гэхээр Шаван сүнзэн зайшинжис домбо донёд онсондууд огоо юм аа. Тэгсэн мөртлөө энэ домбо нийт маань бол өөрөө дэмбэр дүв юм аа. Дэмбэр дүв юм аа. Нэг талдаа хоосон чанартай гэсэн. Тэ? Дунгаадан зэмба зайшингийн дунгаа буюу нөгөө юл юлжин тэ? Юл юлжин маань бол энэ чинь сэм замбын думтай шүү дээ тэ? Хам сүмний сэм замоо гэдэг. Бүх юм бол одоо сэтгэлийн мөн чанартай. Тийм учраас бол юмсыг барьж байгаа тэр оюун хатан талын одоо тэр бидэнд харагдж байгаа энэ зүйлс маань бол одоо тий сэтгэлээс ангидаа одоо тусдаа бол бүтэн юм биш ээ. Энэ хоёр чинь бол нэг мөн чанартай. Нэг мөн чанартай ч гэх юм одоо юу гэх юм. Зай татаж домбоо тийм ээ. Зай татад бол биш юм аа. Маягтай үг шүү дээ. Сэмзамбын одоо гол дүмтаа. Тэгсэн мөртлөө тэр одоо мөн чанар нь бол хоосон чанар гэж. Тэрийг хоосон чанар. Сэмзамбын. Тэгсэн мөртөнгөө тэр хоосон чанар нь өөрөө үннээсээ бүтсэн. Өөрөө үннээсээ бүт. Тэгэхээр Сэмзамбад өөдөөс нь асууж байна тийм ээ. Тэгвэл тэр наад тэгш агуулan бясалгаж байгаа тэр одоо бодгаал чинь энэ одоо Шаван сүнзэн зайшингийн домбоо нийтийг бол одоо ингээд бясалгаснараа дээшээ одоо ингээд газар мөрийн эрдмүүд нь ингээд ахаад явах учиртай биш билүү. Тийм ээ. Уул нь одоо хоосон чанарыг бясалгахаар чинь дээшээгээ одоо ингээд нөгөө сэтгэлийн гэмүүд нь багасаад эрдмүүд нь ихсээд ингээд явсаар болох ёстой шүү дээ нэгээс. Тэгж явах ёстой биз дээ. Ягаараа наад бясалгаж байгаа хоосон чанар нь дэмбэр дүүваа болчих юм бэ. Үннээсээ бүтсэн гэж хэлж байгаа юм бэ. Гэхдээ дараа нь ахаад Сэмзамба хариулж байна. Яла хоонаараа гэдэг чинь Сэмзамба байх нь шүү дээ тийм ээ. Яла хоонаараа гэдэг нь Сэмзамба. Ус одоо алт тургуйн бол мөн чанар нь ариун боловч ингээд юу байдаг юм аа. Төртөх бол байдаг тийм ээ. Булангаар одоо бохирдол үүл тэргүүтнэр бол ингээд халахлагдаг. Бохирдсон мэт байдаг юм аа. Тэрнтэй адилхан Шаван сүнзэн зайшингийн домбоо бол үннээсээ бүтсэн ч гэсэн түүнийг анхааран аваад одоо түүнд анхаарал хандуулад бясалгаснаар бол эдийн хэр нугуудыг бол ингээд багаар ингээд ажим гэж болд юм аа гэж. Тэгсэн чинь гад өдөөс нас. Химээс шана она нямбу донит онсондуу дугуй ловын нэмшиг ишээ дэмбэр дүүр тал ди мигва донит дэмбэр дүү бич. За асуулт нь ойлгомжтой байна. Өөдөөс нь асууж одоо умаар анжууд бас нөгөө Сэмзамбад дахиад хэл тийм ээ. Нямбу донит онсондуу дугуй ловын нэмшиг ишээ буюу ерөндөг болсон хоосон чанарыг одоо тэгш агуулan бясалгаж байгаа тэр бэлгүүн нь өөрөө үннээсээ бүтсэн үү? Ягаад гэвэл түүний одоо зоригдол болсон хоосон чанар буюу сүнзэн зайшингийн домбоо авш тийм ээ. Тэр нь хоосон чанар нь та дэмбэр үннээсээ бүтсэн шүү дээ. Дэмбэр дүү гэж. Дэна ийм банжаад дема дэмбэр дүү. Энэ үнэхэрийн одоо ийм мигва донит дэмбэр дүү гэж байна. Ийм банжа хэрвээ тэр хоосон чанар нь үннээсээ бүтсэн учраас гэдэг Сэмзамбын хувьд бол тий хоосон чанар үннээсээ бүтсэн. Тийм учраас тэрийг одоо тэгш агуулan бясалгаж байгаа тэр бэлгүүн нь бас үннээсээ бүтсэн. Үннээсээ бүлийн зөвшөөрөл.
Тэгвэл гэж өөдөөс дахиад асуу. Тэгвэл нөгөө төвчгдгөн болсон нөгөө хэр сэтгэлийн хэр тийм ээ нясванс тэргүүтэй сэтгэлийн хэр бас үннээсээ бүтнэ үү гэж. Тэдвэж дэна ванжа демадан нимбу ишээ эмбэр зэмби дэнзэн банду мэвэр таал гэж. Төвчгдгөн болсон нөгөө хэр чинь үннээсээ бүтнэ. Үүний ерөндөгийг бясалгаж байгаа бэлгүүн нь үннээсээ бүтсэн бол энэ хоёрыг үнэн гэж баримталж байгаа баримтлалыг төвчж одоо байхгүй болгох гэж байхгүй юм байна. Яг л үннээсээ бүтсэн бодит байдал юм чинь. Таны харуул та үннээсээ бүтсэн үү? Үннээсээ бүтсэн л гэсэн тийм ээ. Тэгэхээр энийг үнэн гэж баримталж байгаа баримтлалыг байхгүй болгоно гэж байхгүй. Энийг төвчих гэж байхгүй. Яг гэвэл яаш ч юм. Тэгэхээр тийм ээ. Ванжа дема буюу одоо тэр дема нимбу ишээ маань эмбэр зэмби дэнзэн тэр хоёрыг бол үнэн гэж баримталж байгаа үнэн баримталж байгаа тэр баримтлалыг хэлж эмбэр дүүр зэмби зэмба тэр бол банду мэвэр үүнийг одоо төвчих гэж байхгүй гэж. Яг гэвэл банин няга гэж те энэ хоёр дээрх тийм ээ. Банин гэдэг нь банжа, нин гэдэг нь нямбу. Банжа дема нимбу ишээ хоёулаа эмбэр дүүбич. Дэна анжээжин сар дема бамбын ловр намдаг мэдвис раншин намдаг хоноо ёбын агва чог жигвартал дөдвичэр гэж. За энэ одоо Симзамбын дүмтаанд тулж байгаа юм шүү дээ. Симзамбаа ингээд нөгөө ловр намдагийн чарж үеийн овоо нийтгүү байхгүй гэдэг нөгөө юун дээр тавьсан шүү дээ. Ганьяа дээр. Одоо тэрний тал энд гарч байна шүү дээ, тийм ээ. Үнэхээр одоо сайхан холбогдож ойлгомжтой болж эхэлж шүү дээ. Одоо нөгөө тэр үед ярьжсэн яагаад л ингээд байгаа юм бол доо гэдэг нэг тийм ээ. Ловр намдыг чарж үеийн овоо нийтгүү чарж мэ гэж тавиад байсан шүү дээ, тийм ээ. Тэрний одоо уч. Тэгсэн чинь юу гэж чинь анжээжин сар тийм ээ. Юм шүү тийм. Анжаа дема нямбу дэнзэн нямбу ишээ дэмбэр зэмби дэнзэн ванжа нямбу ванжа демадан гэж. Ванжа демадан нямбу ишээ дэмбэр зэмби дэнзэн энэ нэг ёсондоо чойж юм байна шүү дээ, тийм ээ. Нямбу ишээ дэмбэр зэмби дэнзэндээ чойж. Нямбу ишээ дэмбэр зэмби дэнзэндээ чойж банду мэвэр таал. Банин няга дэмбэр дүүбичэр гэж үгэн шүү дээ, тийм ээ. Хоёр чойж юм. Ванжа демадан нямбу ишээ дэмбэр зэмби дэнзэндээ чойж гэсэн санаа шүү дээ. Чойж банду мэвэр тал банин няга дэмбэр дүүбичэр. Дэна тэгвэл одоо санжээжин сар тийм ээ бурхны одоо болохтойгоо зэрэг ч юм уу бурхны газар дема бамбын ловр намдаг мэвэс гэх юм ээ. Таныхаар одоо таны энэ одоо үзэл онолоор ингэж явах юм бол таас цаашлаад яах вэ гэхээр бурхны газарт тэр одоо сэтгэлийн хэрийг одоо сэтгэлийн хэрийг төвчгээр яах нь сэтгэлийн хэрийг төвчих гэдэг нэг юм үйлдэл байна шүү дээ, тийм ээ. Ийм үйл ажил хийлээ шүү дээ. Тэрний үр дагаварт тэр үеийн үр дагаварт тийм ээ. Үр дагаварт нь бол ловр намдаг буюу одоо тийм ээ. Тэр одоо биеийн мөн чанарт нь байгаагүй тэр одоо хэр гэх юм уу одоо хэр буртаг болсон Исванис мэдгтүүний түүтэр тэргүүтээ энэ бүгдийг бол тэгцэнний одоо тэр ловр намдаг гэж зүйл бол байхгүй болох гэдэг байна тийм ээ. Байхгүй болох ёстой болох учраас тэгээд зөвхөн раншин намдаг хоноо мөн чанараасаа тэр нөгөө нэг ариун байсан раншин намдаг хоноо ёдвийн чог жигвартаал гэж тийм зөвхөн одоо ийм байх юм уу гэсэн үг шүү дээ тийм ээ. Чог жигвартаал төдвич. Тэгэл хонаарэ Нявад чирандаян цүндэ гинэ. За нявад чирандаян цүндэ. За энэ асуудал бол танд өөрт чинь ч гэсэн бас адилхан гэж. Өөрт чинь ч гэсэн бас адилхан гарнаа гэж өөдөөс нөгөө сэнзэн ба. Цүндэ равжур намба тамжид чимба нижи мигванын ову медва яно шевин лунзэ.
Шивэн лунлаа. Энэ юу гэсэн үг лээ? Авжур намба тамжи чимбан ничи мегва болвол ову метва буюу ову метва гэдэг чинь юу шүү дээ. Симзамбийн ёсоор бол ёндув шүү дээ. Ёндув. Симзамби одоо энэ Дела Хонарэ гэдээ ярьж байгаа чинь Симзамба шүү дээ, тийм ээ? Симзамба. Тэгэхээр Симзамба бол Умар анжид бод юу гэж чинь энэ гим гэдэг байгаа тийм довор намдаг байхгүй. Раншин намдаг хоноо ядва гэж. Тийм ээ? Одоо хэлхээс өөр аргагүй болж байгаа. Энэ гим болвол танд ч адилхан. Яагаад үг гэхээр юу гэсэн байна? Доонд Равжур намба тамжи чимбан ничийн намба тамжи чимба буюу намчингийн мегва. Энэ нь бол ову метва буюу ёнду юмаа гэж юмээс. Ёнду ёно гэж. Ову метва гэдэг ёнду гэсэн. Шивэн л химээсэн одоо энэ хүний лүнгээр юу гэж байна? Нүгүү дэндун давуу дон дамбар рикшэжи мегүр хайлан. Дэ ламбис дэ рикшэ дийн ор дубгүй. Дэдана дэ дон дамбар дүүр хайлан гойби чирэр шина. Шивэн лунлаа. Тэгэхээр намба тамжи чимба нижи мегван бол ёнду юмаа гэсэн. Тийм ээ? Ийм лүн байх нь. Ёнду буюу ову метва. Тэрийг ову метва гэдэг Симзамба юу гэж ойлгож байгаа вэ? Ёнду гэж. Шивэн лунлаа. Нүгүү дэндун давуу дон дамба рикшэжи мегвар хай. Нүгүү дэндун. Нүгүү дэмбэр дүү донва. Нүгүү сүнзэн зайшинги донва. Болвол юу бах нь? Дон дамба рикшэжи мегва юмаа гэж хайлаа. Дон дамба гэж үз. Рикшэжи мегва гэж. Түүнийг хайлгахнаар бол рикшэдийн ор дубга. Тэгэхээр ло дамба рикшэдийн хувьд бол тэр яг нүгүү дэндун дубга. Дэдана дон дамбар дүүр хайлан гойби чирэр гэж. Ингэж холбогдож байна. Дана дон дамбар дүүр хайлан гойби чирэж байна. Нүгүү дэндун ло дамба рикшэжин ор дүмна дон дамбар дүүр талви нява мэдээ гэж. Аранлаг одоо ингэ хариулж байна. Тийм ээ? Умар анжид ба. Ханд ч гэсэн адилхан. Яг үг гэхээр тэр лүн дата намба тамжи чимба нижи мегванын ову метва буюу ёнду гэсэн. За энэ лүн бол юу гэж ойлгож байгаа вэ гэхээр нүгүү дэндун бол ло дамба рикшэжин бол мегва юм аа гэж. За тэгэхээр тийм ээ нүгүү дэндун ло дамба рикшэжин мегва гэж бол хайлгаж байгаа. Түүнийг хайлгах юм бол рикшэдийн овор дубгой. Тийм ээ? Рикшэдийн овор дубгой гэдэг нь дон дамба рикшэжин мегва учраас мегва болж байгаа одоо юу гэдгийг монголоор юу гэж болгуулж байгаа гэх юм уу? Юу гэж хэлдэг. Тэр нүгүү дэндун буюу өвс хоосон чанар өвсний дээрх үннээсээ бүтээгүй хоосон чанартай гэдэг нь бол дон дамба рикшэ буюу юу гэх юм. Инхэн төлөв үннийг мэдж байгаа тэр оюун ухааны төлөв үннийг дон дамба рикшэж бол анхаарал хандуулж байгаа мэгүүд зоригдлын орон мөн гэж бол хүлээн зөвшөөрнө. Түүний зоригдлын орон мөн юм бол тэр оюуныхаа хувьд тэр зүйл нь бүтсэн байх ёстой. Байж ах ёстой гэсэн. Байж ах ёстой. Тийм ээ? Түүний зоригдлын орон юм бол тэр нь түүнийгээ барьж байгаа тэр оюуныхаа хувьд бол байж ах ёстой. Тэгэх юм бол нүгүү дэндун буюу тэр өвс хоосон чанартай гэдэг өвс үннээсээ бүтээгүй маа гэдэг маань бол ло дон дамба рикшэжин ор дүнна гэж байгаа. Ло дон дамба рикшэжин ор дүүлэх юм бол дэмбэр дүүлсэн байх бол албагүй юм аа гэж. Тийм гин гарахгүй гэж. Умар анжид хариулж. Симзамба та болохоор нүгүү дэндун ло дон дамба рикшэжин ор мегва байх юм бол тэр нүгүү дэндун маань ло дон дамба рикшэжин ор дэмбэр дүүлсэн байх ёстой гэж бодоод байна. Тийм заавал одоо үннээсээ бүтсэн байх бол албагүй юм аа. Буюу тийм гим бол гарахгүй. Нява мэдээ гэж. Дэмбэр дүүр талвин нява мэдээ ригвижэсүү барна гэж. Нэг ригвижэсүү барна гэдэг. Учир шалтгаан доктор ингээд хөөгөөд юм бол учир шалтгааны үүд тийм ээ. Ригвижэсүү барна ло дон дамба рикшэдийн ор дүмна
Дэмбэр мадув говьж харин эсэргээр. Үнэмлэхгүй одоо тэр гээд зүг бурууг одоо жинхэнэ одоо тэр бодит байдлыг танин мэдсэн тэр оюун ухааны хувьд тийм үү? Тэр оюун ухааны хувьд оршиж байгаа бол тэр зүйл чинь үннээсээ харин ч бүтээгүй байх хэрэгтэй юм. Үннээсээ харин ч бүтээгүй байх хэрэгтэй. Ой бичэрдээ рикшэдээ яндаг гүнзүү юм байгаа шиг. Тийм. Рикшэдээ тийм ээ тэр зоо дон домбаар рикшэ гэдэг байна тийм рикшэ. Тэр оюун ухаан ч бол өөрөө яндаг гүнзүү юм байгаа шиг. Яндаг гүнзүүдүү дүвнэ дэмбэр мадув говь. Энэ одоо тун чухал юм. Яндаг гүнзүү юм аа гэж. Тэр оюун ухаан чинь өөрөө бол яндаг гүнзүү юм. Яндаг гүнзүү, логбын гүнзүү гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Яндаг гүнзүү юм байгаа шиг. Яндаг гүнзүүдүү дүмнэ дэмбэр мадув авах. Харин бүр алтай. Би дүмнэ дэмбэр мадув говь чирд. Нүгүү дэндүв гавгийн дэндун. Тийм нүгүү дэндүв гавгийн дэндун дэ зумба жума давуу юм аа. Нүгүү дэндун гавгийн дэндун. Өвс үннээсээ бүтсэн гэдгийг үүсгэж няцаасан тийм ээ. Үннээсээ бүтээгүй гэдэг маань бол хуурмаг ил байдал юм. Хуурмаг юм аа. Хуурмаг бүтсэн. Үннээсээ бүтсэн биш. Харин ч хуурмаг бүтсэн. Жава гэж. Тэгээ энэ бол одоо хосон чанар төв үзлийн тухай умын одоо хүн одоо нарийн зүйлийг тайлбарлаж байгаа ийм хэрэг энэ маш товчхон гарч байгаа. Гэхдээ зүйл та бүхэн одоо үзэхээр бол энэ маш нарийн сайхан гардаг. Тэгээ бол одоо аль ч ёстой умаар анжид баач бай, умаа танжирын ёсонд ч бай. Энэ бол баг томьёо шиг тийм ээ. Энэ зарчим нь бол яг л явна. Зүгээр яаж вэ гэдэг дээр л өөр тайлбарлах юм бол ерөнхийдөө. Тэр яг үгээр хуурмаг гэдэг маань бол бид нар одоо юмсыг харж байгаа, сонсож байгаа тийм. За одоо жишээ нь нүдэн дээр ярихад бол одоо ингээл юмс одоо гадна талаас ингээд оршиж байгаа ингээд байж байгаа бол одоо юу гэдгийг бие даасан байдал байж байгаа шиг харж байгаа шүү дээ. Үннээсээ өөрийнхөө мөн чанараас байгаа юм. Ингэж нөгөө талаасаа бид нар бол одоо юу гэдэг инженеэр хэлэх юм бол бидний төсөөлөн бодож байгаа. Юмсын оршихуйг бидний төсөөлөн бодож байгаа байдал яг тухайн зүйлийнх нь бодит оршихуй хоёр. Бидний төсөөсөн шиг биш байвал түүнийг хуурмаг бүтсэн гэдэг. Миний бодож байгаа тэр зүйлийн оршиж байгаа хоёр нь байгаа байдал миний одоо тэрний байгаа байдлыг бодож байгаа бодол хоёр таарчивал үнэн. Тийм ээ ер нь одоо ертөнцийн үнэн худлын хэмжүүрч гэсэн тийм биз тийм ээ. Өнөөдөр одоо 8:30-аас хичээл орно гэд би зарлал тавьчаад тэгээд тэр цагтаа хичээл ороогүй бол миний хэлсэн бодит байдал хоёр зүрхөөр юу болох вэ? Би худлаа хэлсэн болдог тийм ээ. Худлаа. Миний хэлсэн яг тэр цаг минутанда хичээл орох юм бол бодит байдалтайгаа таарч байгаа учраас үнэн. Зүгээр энгийнээр хэл. Тийм ээ. Үнэн. Үгүй бол хуурмаг. Ертөнцийн одоо үнэн худлын хэмжүүрч тийм шүү дээ. Тэр над худлаа хэлсэн тэр их үнэнч хүн гэдэг чинь бол хэлсэн ярьсан бодит байдал. Тэрэн шиг миний одоо юмсын оршихуй мөн чанар хаашлаад одоо юу гэдгийг би өөрийнхөө оршихуй те би гэдэг. Миний оршихуй би өөрийгөө яаж одоо байгаа гэж төсөөлж байгаа тэр төсөөлөл яг миний жинхэнэ бодит байдал дээрх одоо оршихуй хоёр хоорондоо таарч ийн. Тэгэхээр таарчивал тэр зүйл маань үннээсээ бүтсэн байна. Таарахгүй байвал гойж хуурмаг. Тэр одоо юу гэж вэ? Нүгүү дэндүг гавгүй дэндун дээ гэж тийм ээ. Өвс ногоо гэдгийг өвс шүү дээ. Өвс ногоо гадаа ургадаг. Өвс ногоо үннээсээ бүтсэн гэдгийг хаагаад тэгээд одоо үннээсээ бүтээгүй гэдэг маань бол
хуурмаг гэж зүмба жумаа давуу гэж илб байдал. Тэгээд яаж хуурмаг болоод илб мэт гэдэг нь яаж байгаа бэ гэдэг тэр чэваа оноо мигва чөнөм тамжидтэй Жесүгжис раншин найраг дэнжин гонду догва ини чөдгүүдэн Жесүгжин дүви мигва дэнна хүн гонгны жожа дэнцүл чамидду журошина мижүрдэ догва ини чөдг Жесүгжэ раншин найраг зовор дэнжин янсам жусумдан дуа жусум зов маимбин цүлжэстэг мигва чөнөм тамжидтэй Жесүгжис дүви мигва зовор дэнжин раншин найраг зов маимбин цүлжэстэг бичирдэ дэлчинлэ дэдэржана раншин зовор журваны риг янла намбар журва зовор журваны мигва имбис няга имбаланы агва мэддэ Жесүн гэж. Энэ бол гайгүй. За жумадоо юм биш шаван оноо мигва чөнөм тамжидтэй хэмээх үед бол раншин найраг үзүүлсэн. Тэгээд тэрний дээдэлт нөгөө догва ини чөдөг дан гэх тийм ээ. Догвын чөдөг буюу нөгөө том биш жорлом дод юм собод чөөчг тэгээд томлон гомлон догва ини чөдөг. Хэмээх тэргүүтэн энэ үед бол дүви мигва үзүүлсэн байна. Тэгэхээр хүн гонгны жожо дэнцүл жожо домцул тийм ээ. Хүн гон тэгэхээр энэ дээд доод хоёр шүнгийн одоо үзүүлсэн одоо өгүүлбэртүүний бол ялгаагүй юм биш үү гэж. За одоо догва ини чөдөг нөгөө банжа догваши одоо ийм юу юм аа мигва юм аа гэдэг баахан мигва гарсан шүү дээ бас. Тэгэхээр эн чинь бас мигва үзүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээд доод шүн те мигва чөнөм тамжидэ гэх түүний дээр гарсан нөгөө догва ини чөдөг дан гэх. За энэ хоёр ч юм бол хоёулаа мигва үзүүлж байгаа. Тэгэхээр энэ ялгаагүй биш үү гэвэл ялгаатай гэхдээ ялгаагүй гэж. Үгүй догва ини чөдүүдэн хэмээн үзүүлж байгаа. Энд бол раншин найраг зовор дэмбай. Олон үзүүл раншин найраг те догва ини чөдүүд ингээд бид нар өнгөрсөн хичээл сая риг үзсэн тэр үеийн шүн бол раншин найраг голлон үз. Мөн өгөөд жансан жусумдан дуа жусум зов маян бичүүлж ирсэн юм ба. Мигва чөнөм тамжиддэ гэж байгаа. Одоо энэ ярьж байгаа дүви мигва гэж ярьж байгаа. Энэ үед бол Жесүгжис дүви мигва голлон үз. Мигвагийн гол юу голж үзүүлж байгаа вэ? Тэгэхээр хоёр өөр ялгаатай. Нэг нь бол дуа мигва зоврд юм ба. Нэг нь раншин найраг зоврд юм ба. Ийм хоёр. Раншин найраг зов маян бичүүлж идэм. Одоо энэ үед бол дүви мигва голж үзүүлж байгаа бол раншин найрагыг бол голж үзүүлээ. За дэлчиндээ дэдэрж байна. Раншин зовр журваны риг янла тийм ээ. Раншин найраг голж үзүүлж байгаа нь бол риг юм аа. Намбар журва риг янла намбар журва зовр журваны мигва юм бис гэж. Намбар журва зовр журваны мигва юм гэж. За энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ чинь дэлгэд онцлог үг тийм. Намбар журва зовр журва гэдэг нь юу гэлж байгаа гэхээр энэ хүнзүд дэмба гэлж. Хүнзүд дэмба. Хүнзүд дэмбаны мигва юм бис. Няга юм баланы гагва мэдо. Тэгэхээр раншин найраг раншин найраг өөрөө ядарж байна раншин зовр журваны риг юм найраг гэсэн. Намбар журва зовр журваны бол хүнзүүл дэмба бас голлон одоо үзүүлж байгаа гэдэг нь бол энэ хоёр ч юм бол яах нь хоёулангийн ингэж үзүүлэхээр бол болохгүй юм байхгүй те гагва мэдтэй гэсэн. Хэмээн зэрэг гагва мэ ба юм аа гэж. Тиймээс ингэ. За гоч. За тэгээд энэ хүрээд бол юу юм бэ? Тэгчэндүви мигва бол парчин жидэнгийн хувьд бол энэ. За тэгээд дараа нь чидүүж яваач бус юм гэж. Чидүүж яваач.
Буусан. Симба чимбоо гэх бах юм яагаад гэдэг. Баахан чимбоонууд байгаа шүү дээ. Ер нь олон чимбоонууд. Инжи чимбоо. За тийм чидүү жава чимбоо файлын одоо хийдэг. За дараагийн сэдв бол энэ байна. Гэхдээ одоо энэний наан хажууд мигва. Тэгэхээр наан нь бол тажид дээр наан нас ганц нэг нэмэлт. За өнөөдөр энэ үрэг айгу болж байна. Мигва чойно. Мигва думадан болж хол үүдийг үнэ шүү дээ. Тэгээ юу гэлээ? Мигва думадан. Тэгээс сагжээс сагна. Тэгээ мигвийн чадвар жигургдуу шатваа гэж. Тэр бол тэ мигвийн чадвар гэдэг дээр бол хоосон чадвар. Шүү дээ тийм ээ. Тэр одоо нямшиг ишиж мигва юу байх вэ? Тэн дээр Симзамбаа бол нүгүүдэн дун. Нүгүү намба шарвын гоноо. Тийм ээ жишээ нь бол тэгчин томдом дунгуулла чөсөд буюу тэр дунгуулла мигвэ тэгчин томдом барчин мялан болвол дунгуулж намба шарвын гоноо. Дунгуулдын бин чойнодлаа онсонд дуваа. Тэр умаава бол тэ мэтэдээ. За ингээ харилцсан ингээ наш хоёлоор игва гаргаад ялун татлаад тэгээд харилцсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр умаава бол зээч бол тийм ээ. Довын одоо нямшиг бол намба шарвын гоноо. Нянан нүүмийн гоноо. Нянан жэвэн гоноо. Нянан жэнв 10 гоноо бол тоглохгүй гэсэн шүү дээ тийм ээ. За ингээд. Дараагийн хичээл. Юу дэндугав гэд дэндун зумба мадав. Энэ энэ төр бол одоо яг хөө ерөнхий тооцондоо бол энэ ойлголтыг аваад тэгэл явдаг л ийм л уламжлалтай. Тэгээд хойно бол одоо энэ хоосон чанарын тухай бол энэ дээр бол олон дахин дурддагдана. Ерөнхий тэгэл явна. Тэгээд сүүлд нь бол тэр умын одоо зэта үзэхээр бол одоо гол нь бол одоо голдон даваад өмнө жүгийн тайлбар богдлооны зөв гомбар. Тийм шүү. Тэгээд таны умын тэгээд дугаар нь бол аварж үнэ гэх. Хоош. Тэгээ эдгээрээ бол тэгээд ламирмын одоо баг ламирмын хингийн дарлуулаад юм. Ойлгох. Тэр бол одоо зэн дэндун тэмбэр дүү тонва ба жумаа тав энэ баг юу тэл өнөөдөр